Зохиолч өөрийн туяа. Хэрцэн сэтгэл. 14-р хэсэг. Айдана хангал хоёр энэ өдрөөс хойш ихэд дотн болцгоосон байлаа. Айдана үргэлж түүнтэй уулзахыг хүснэ. Харин хангал ажлаа тараад түүнтэй уулзчихад л хайрдаг байлаа. Нэгэн өдөр түүн дээр хуйгийн ээж ирлээ. Хаалга зохих жимээнээр хаалга тайлахад хуйгийн ээж гэрэлмаа зогсож байсанд гайхшран "Сайн байна уу? Та ямар хэрэгээр манайд?" Сайн байна уу? Миний дөө, эгч нь орчгож болох уу? Тэгээд гээд түүнийг гэртээ оруулан цаа яглаж өглөө. Нүүгээд байранд орчихсон байх нэ. Эгч нь бүр ямар их хайсан гэж. Та ямар хэрэгээр? Нэрээ тийм. Чи их гайхаж байгаа хаа. Аргагүй ирэхэд л чамайг зорж явна. Хуйг нь хүнд өвдсөн. Маш хүнд. Одоо Япон явж эмчлүүлэх гэсэн боловч өөрөө эндээ л эмчлүүлнэ. Эндээ л байна. Удахгүй ээжийн хариу гарна гэд зөрүүдлээд болтгоо. Хуйг уу? Юу нүвдчихсэн болоо? Өвчнөн үү? Тэр талаар миний дөө нэг их мэдэх илүү зүйтэй. Тэгээд энд эмчлүүлж болохч нааштай сайн идэгдэггүй л юм байна. Японд бол энэ бүрэн эмчлэгддэг гин. Эгч нь хүүгээ эмчлүүлмээр байна. Бүрэн урдын адил идгээгээд хүүтэйгэл баймаар байна. Эгчт нь өөр хүсэх зүйл алгаа. Одоо тэгээд хуйг хаана байгаа юм бэ? Хуйг нь эмнэлэгт байгаа. Эгчийнх нь чамаас гуйх зүйл бол хуйгийгээ явтал хажууд нь хамт байгаад өгөөч. Хаяа түүнтэй хамт гадуур гарч бишээ. Зүгээр л түүнийг минь Япон явж эдгээд ирэх шалтгаан болж өгөөч гэж гуйх гэдэл. Чиний үгэнд бол цаатгач нь орно. Хамгийн сүүлд чамтай уулзнаас хойш ихэд сэтгэлээр унах болсон. Эмч сэтгэлээр унаж болохгүй. Үргэлж сэтгэлийг нь эерэг байлгаа гэж хэлсэн болохоор эгч нь ингэж байгаа юм шүү. Эгч нь болохгүй л чамд цайлан үгүй. Чи зунах амралтал зүгээр л хүн асарч байна гэд бодчих. Тэх үү? Ганцхан сар байхад болно. Эгч нь тэр үед нь Японд дах бүх зүглийг нь бэлтчихнэ. Эгчээ, энэ талаар бол би танд шууд заа гэд хэлж чадахгүй нэ. Ээжтэйг ярилцаж байгаад танд хэлээ тэх үү? Миний дөө, чи их ухаантай шүү дээ. Бас хуйг бол чиний ангийн найз. Ангийнхаа найзад маш том тус хүргэж байна гэдэл бодоорой. За. Тэгвэл эгч нь чиний ярихыг хүлээж бай. Миний дөө заавал эгч рүүгээ залгаарай. Энэ эгчийн дугаар гээд цаасан дээр дугаараа бичин үлдээлээ. Хуйгийг өвдсөн тухай сонсоод нэг их санаа зовоогүй нь үнэнч гэсэн. Яагаад ч юм түүнд туслахгүй л бол өөрийгөө насаараа буруутгаж явах юм шиг санагдаж байлаа. Тэр хамгийн түрүүнд хангалт хэллээ. Хангалж ажилтай байна, орой очиод уулзъя гэж хэлв. Харин орой ээжигээ ирэхэд энэ тухай хэлэхэд миний охин, хүн туслана гэдэг маш сайхан зүйл. Хүн бүр туслаад байвал хариу нь тэр дороо ирэхгүй ч гэсэн хизээ нэгэн өдөр ирэхдээ бороо шиг асгардаг юм шүү дээ. Ээж нь арга ядаад л миний охин дээр ирж байгаа байлгүй дээ. Тийм ээ. Ээжээ, би ч бас тэгж бодож байна. Бас цалиа өгнө гэсэн. Та бид хоёр байранд орох гээд хамаг мөнгө өрчгсөн шүү дээ. Одоо сургалтын төлбөр хэрэгтэй байгаа юм чинь охин нь түн туслана. Миний охин, хүнд туслаж байгаа бол хизээч битгий өөр ташигтай зүйлээ тэр тусмаа мөнгө хар. Ээж нь ажил хийж хөдөлж байгаа цагт охины их сургууль заавал оруулж төгсгөө болно. Хангал тэдний гадаа ирж Айданаг дуудлаа. Айданач баярлан гэрээсээ гарна. Нэгэн өдөр уулзаагүй мөртлөө жил сар уулзаагүй хүмүүс шиг эрхлэлтэн уулзна. Чи өдөр юу яриад байсан бэ? Би ажил ихтэй болохоор сайн ойлгоогүй. Гэхэд Айдана өдөр болсон бүх зүйлээ нэмээд ээжийнхээ хэлсэн зүйлийг хэлэн өөрөө зөвшөөрөх гэж байгаа тухайгаа ярьлаа. Тэр чин чамд үнэхээр сайн бололтой, тийм үү? Тийм л юм гисэн. Би лав түүнээс хайр олж хардаггүй юм. Чи тэгээд түүнд дасчихгүй байгаа зү. За юу гэж дээ? Зүгээр л тусалж байгаа шүү дээ. Бас би ажил хийж байна л гэж бодож байгаа. Эмэгтэй хүн
Их өрөвч амтан. Чи түүнийг өрөвдөж байгаад даасчихгүй л гэж. За үгүй дээ. Надад мөнгө нь хэрэгтэй байна. Удахгүй их сургуульд орно. Төлбөр мөнгө гэдэл хэцүүхэн байна. Чи ойлгож байгаа зү? Ойлгохонж ойлгоно л доо. Гэхдээ л би түүнээс чамайг харамлаад байна. Хөөх, нэрээ юу? Хайртай хүнээсээ ийм үг сонсох их гоё байдгийн байх шүү. Гэд танхилхан инээгт нь хангал түүнийг үнсээд за чи их ухаантай охин. Бүгдийг мэдэж байгаа хаа. Харин чи түүнд найз залуутай болсон гэдгээ хэлэх ёстой шүү. Ойлголоо. Тэр мэдээж чи надад итгэж болно. Ингээд тэр гэрэлмаар ярин зөвшөөрч байгаагаа хэллээ. Маргааш өглөө түүнийг ирж аваад хамт эмнэлэг явахаар боллоо. Өглөөч болж тэд хамтдаа эмнэлэг дээр ирэн хуйгийн өрөө рүү орлоо. Айдана түүнийг хараад маш их гайхав. Урдын тэр сүр хүчтэй хуйг биш, нүд нь хөхөрч турж ицсэн түүнийг хараад өөрийн ирэхгүй өрөвдөх сэтгэл төрнө. Гэхдээ гаднаа гарахгүйг арай ядан хичээлээ. Миний хүү, Айдана ирсэн. Өнөөдрөөс чамайг асрах болно. Та яах гэж түүнийг энд авчирч байгаа юм бэ? Хүүгөө хүнээр өрөвдүүлэхийг хүсээ юу? Үгүй ээ. Ээж нь чамд хань хэрэгтэй юм болов уу гэж. Хэрэггүй. Наадхаа эндээс хурдан явал. Наад эмэгтэйг чинь харахаар би улам бүр өвдөх юм шиг байна. Ингэж болдгоо маа. Ангийнх найз нь чам туслах гээд өөрөө сэтгэл гаргаад ирсэн юм. Өөрөө надтай холбогдож уулзмаар байна гэсэн. Та битгий худлаар. Айдана, чи эндээс яв. Би чамд ийм царайтай харагдмааргүй байна. Гэхэд Айдана өөрөөс нь гарлаа. Араас нь бас гэрэлмээ гарч ирэв. 9 дугаар хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл 15 дугаар хэсэг. Айдана гэж дуудсаар гэрэлмээ түүн дээр ирлээ. Миний дөө, чи ингээд битгий яваач тийх үү? Мэдээж харж явдаг сайн охиныг нь өөрийнх нь өрөвдөлтэй байдал дээр авчирсан учраас жоохон бохимдсан баг. Игчээ, наад хүн чи намайг харахад дургүй ах шуган шүү дээ. Үгүй ээ, миний дөө, чи буцаж ороод түүнтэй жоохон ярилцаад үзгөө. Хэрэггүй ахаа игчээ. Би харъя да гэд явах гэтэл гэрэлмээ гараас нь татаад гуйж байна. Миний дөө, ганц л удаа игчтэй идгээд туслаад өгөлтөө. Тих үү? Гэхэд түүний чин сэтгэлийг хараад Айдана өрөөрөө нь ахин орохоор боллоо. Сайн уу хоёга? Чи яах гээд дахиад ороод ирвэ? Чиний би өвдсөн гэж сонсоод санаа зовоод ээжтэй чинь холбогдоод ирсэн юм аа. Худлаа яриад ээж чамаас хүүтэй минь уулзаад өгөөч гэж гуйсан уу? Үгүй дээ. Үнэхээр би чамайг бодоод л ирсэн юм шүү. Гэд тэр ахиж үг хэлсэнгүй. Айдана хажууд нь очоод чиний юу өвдсөн юм бэ? Нэг их сүртэй зүйл бишээ. Ээж л сүртэй хүлээж аваад байгаа юм. Аа, хоёулаа хамт гадаа агаарт гарах уу? Гадаа үнэхээр гоё байна. Хэрэггүй. Би гадаа гармааргүй байна. За. Тэгвэл би явлаа. Ааш мод минь хань болъё гэж ирсэн болохоос чамд загнуулах гэж ирээгүй шүү. Гэд гарах гэхт нь чи маргааш ирэх үү? Яасан? Саяхан л хармааргүй байна гэсэн мэттэй. Үгүй л дээ. Гэнэт ороод ирэх хэрчэн л. Яахав? Өнөө шүн сайн бодъё. Тэгээд ирэхээр бол ирнэ гэд өрөөнөөс нь гарлаа. Энэ өдрөөс хойш Айдана хуйг дээр өдөр болгон ирдэг боллоо. Хуйгт ч энэ байдал маш их таалагдав. Ээшийн хариу сонсох өдөр ирж хуйг Айдана хоёр хамтдаа ирлээ. Айдана ч хүссэн сургуультай хүссэн мэрэгчлэрээ сурахаар болжээ. Харин хуйг нэг улсын сургууль авлаа. Ээж нь тэдэнд баяр хүргэн оройн хоолнд оруулав. Айдана ч хуйгт маш сайн хань болж байлаа. Хуйга, чи Япон явах уу? Үгүй, би эндээ л баймаар байна. Чи явах хэрэгтэй. Тэнд очиод хурдан эрүүл саруул болоод ирэх хэрэгтэй шүү дээ. Би тийш явчих юм бол чамайг үрд алдах юм шиг санагдаад байна. Тиймээс зүгээр л эндээ байж чиний царайг хараад л байж бай. Чи надад үнэхээр тийм хайртай юм уу? Чиний бодож байгаас ч их. За тэгвэл хоёулаа нэг зүйл тохирох уу? Чи Япон яваад эмчлүүлээд ир.
Харин чамайг буцаад ирэх үед чинь би чамтай үерхэж болох юм. Нэрээ юу? Яг үнэн биз? Нэрээ. Гэхдээ удаж болохгүй шүү. Маш хурдан ирэх хэрэгтэй. Ойлгосноо? Гол нь бас эв ирвэл сав саруул болоод ирээрээ. Ойлголоо. Тэгвэл би заавал ирүүл болж ирээд чамайг найз охиноо болгож авнаа. За тэгэрээ. Би одоо явлаа. Оройтчихож. Гээд эмнэлгээс гарлаа. Хуйгийн ээжтэй уулзаж хүүгийн зөвшөөрсөн гэдгийг хэллээ. Гэрэл маач бас Японд дахь бүх зүйл нь болсон. Энэ 7 хоногт явна гэж хэлв. Харин түүний харууд нь Айданад дугтуудаа мөнгө өглөө. Шинэхэн оюутан болох гэж байгаа учраас гой хувц авч өмсөөрэй. Чи чадна. Амжилт хүсье. Баярлалаа хчээ. Гэхдээ хуйг хэр удаж байж ирэх бол? Хуйг нь мод ирэхгүй л болов. Хүүгээ эмчлүүлчихэд тэнд нь сургах төлөвлөгөөтэй байгаа. Тийм үү? Яагаад? Ээж нь хуйгийн аваас нь салж байгаа. Монголд байвал хэцүү юм шиг санагдаад л. Тэгээд хүүг аваад гадагшаа явж байгаа. Миний дүү, чи хүнтэй сувал өөрт чинь маш их хайртай. Чиний төлөө юу ч хийхээс боцохгүй. Тийм л хүнтэй суугаарай. Ээж нь аах хуйгийн авд үнэхээр хайртай болцоход араас нь гүйсээр байгаад л аваад суучихсан юм. 10 жилийн жоохон охин амьдралын талаар юу ч мэдэхгүй л хайр байхад болно гэдэл гүйдэг байж. Одоо бүх насаараа хайрлаж ирсэн тэр хүнээсээ холдож явна гэдэг хэцүү байгаа ч гэсэн. Үүнээс өөр аргагүй болохоор яах вүлээ те? Тийм ээ? Тэгэхээр миний дүү эгчгээ байж болохгүй шүү. Гэж хэлээд түүний гэрийнх нь үдэнд болголаа. Айданаг гэртээ орох гэд алхах зур хангал гарч ирэн Айдана чи олон хоног надтай уулзахгүй уудсаарч олигтой ярихгүй юу хийгээд байгаа юм? Цалингаа авлаа. Бас миний ажил одоо 7 хоноггүй дуусна. Тийм болохоор битгий санаа зов. Цалингаа авчихсан бол ахиж 7 хоног яах гээд байгаа юм? Тэгээд орхичихж болдгүй мүү? Хангалаа. Тэр чинь манай ангийн хүүхэд. За тэр чи дурлжсан биш үү? Саяхан л тэр бол хинж биш гэдэл байсан биз дээ. Яасан? Тэрэндээ чи найз залуутай болсон гэж хэлсэн юм уу? Хэлчихсэн. Чи яагаад над руу уурлаад байгаа юм бэ? Чи тийм сайн бол намайг хүссэн сургууль аваад баярлаж байхад чи хаана байсан юм? Залгаад уцаа аваагүй л үсттэй. Тэр үед чинь за тэр ямар хамаатай юм бэ? Буушуух наатха бол. Би чамд хэлээд байна. Одоо 7 хоногоо гэж тэгээд дуусна. Угаасаа тэр хүн чинь мүд ирэхгүй. Тийм болохоор чи битгий санаа зов. Яасан? Өглөө өвчин дуусчихсан гэнэ үү? Хангалаа. Чи ямар муухай хүн бэ? Чи хүний өвчнөөр ингэж амныхаа зургаар ирж болдгийм үү? Чи намайг ийм болгоход байна. За болий. Хоёул муудалцахгүй байцгаая. Би чамд хайртай болохоор л ингэж байгаа юм шүү дээ. Хоёул энэ ажлыг чинь дуусахаар хамтдаа агард гарах уу? Амралтанд явъя. Энэ ажлаа дуусгачихад болъё. Маргааш уулзъя. Орлоо шүү. Чи бүр үнсгэж байжээ. Гэхэд Айдана түүнийг үнсээд би ганцхан чамд л хайртай. Ойлгосноо? Тийм болохоор тайван байж бай. За. Гэд гэрлүүгөө орлоо. Хэд хоног хуйг Айданатай хамт маш их жаргалтай байлаа. Хэсэггүй хугацаанд явах хэдэж эргээд ирэхэд нь хайртай охин нь өөрийг нь хүлээгээд байж байна гэдэгт тэр итгэлтэй байлаа. Ингээд түүний явах өдөр ирж Айдана гаргаж өгөхөөр нисэх онгоцны буудлын дээр ирлээ. 15 дугаар хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл 16 дугаар хэсэг. Хуйг түүнийг чангаас чанга дэврээд чи амлсандаа заавал хүрээрээ. Би эрүү саруул болоод буцаж чам дээр ирээд найз охиноо болгож авнаа. Ойлголоо. Чич бас амлалтандаа хүрээрээ. Би чамайг эцэг хүртэл хүлээнэ гэж хэлээд түүний уруул дээр үнслээ. Яг тэр мөчөд хуйг улам илүү өөртөө итгэлтэй болж ээжигээ даган цаашаа орлоо. Айдана гараа даллан түүнийг үдэж өгөв. Түүний хуйгт хэлсэн сүүлийн үг нь үнэн худал эсхийг тэнгэр л мэдэх үзээ. Хуйг яваад олон сар боллоо.
Айдана хангал хоёрын харилцаа илүү дотн болж Айданаг ээж саран хүртэл мэддэг болсон байлаа. Айдана ч шинэхэн оюутан болж завгүй өдрүүдийг өнгөрөөлөө. Харин хангал энэ жил төгсөх курс учир бас л завгүй байдаг байлаа. Хангал Айданыг ээжтэй танилцсан учир бараг л тэднийд тэр хоёртой хамт амьдардаг байв. Оройдоо л гэртээ тааралдана, хамтдаа цагийг өнгөрөөнө. Бусад үед нь хэн завгүй явсаар бүтэн 1 жилийг ардаа үджээ. Хангал сургуулаа төгсөж мэргэжлэр ажиллаж эхэлсэн байлаа. Харин Айдана 2 дугаар курсэд суралцж байв. Нэг өдөр хангал аав ээж тэр очиж хонхоор болсон гэдгээ хэлээд ирсэнгүй. Айдана гэртээ хичээлээ давтан сууж байтал ээж нь өрөөнд нь орж ирлээ. Миний охин, хангал та хоёр гайгүй юу? Гайгүй ээжээ, яасан? Зүгээр. Миний охин, хангалын аав ээж гэж ямархуу хүмүүс байдгийн бэ? Миний охин уулзаж үзсэн үү? Одоо манайхаар амьдраад нэлийн удлаа. Та хоёр цаашдаа амьдрна гэж бодож байвал эцэг ихтэй танилцуул яадгийн бэ? Ээж нь ч бас тэр хүмүүсийн бараа зүйлсийг хармаар байна. Ээжээ, нэг их тийм сүрхий хүмүүс бишээ. Жоохон боломжгүй амьдралтай юм лээ. Энэ унсан машин, өмссөн зүүсэн нь нэг их боломжийн айлын хүүхэд биш л юм шиг байгаа юм да. Хангал өөрөө ажил хийдэг байсан болоод л энэ бүгдийг өөрийнхөө хөдөлмөрөөр авч байгаа юм шүү дээ. Тэглээгээд миний охин аав ээжтэй танилцахгүй ингээд яваад байж болж байна уу да. Нэг л өдөр хөөхөж шуугадтай болдог. Хадамч нь хэцүү хүмүүс байвал яах вүлээ? Ээжээ, охин нь мэдэж байгаа. Хангал маш сайн залуу. Аав ээж нь ч гэсэн сайн хүмүүс байдаг гэсэн. Аав ээж хоёр нь хоёулаа эмч. Тийм үү? Тэгээд ягаад чамтай уулзуулахгүй байгаа юм бол? Нэг тийм зүйл байгаа юм аа ээжээ. Тэгээд ч боломж нь гарахгүй юм шүү дээ. За. Ээж нь охиныхоо төлөө л гэж энэ шүү дээ. Охин хүүхэд айлд бэр болж очно гэдэг тийм амар зүйл огт биш. Ойлголоо ээжээ. Охин нь хүнээ сайн зөв таньсан гэж боддог шүү. Тийм дээ. Миний охин ухаантай. Нөгөө хуйг гэдгүү хаана байгаа? Тэр зүгээр болсон уу? Гэхэд Айдана дууга хураан сууж байснаа. Мэдхгүй ээжээ. Бадвал Японд сураад сайхан л байгаа байлгүй дээ. Ийм тиймээ болсон гэж л дуулдахдахгүй юм. Чамайг холбоотой байдаг юм болов уу гэж бодоод л. Юу гэж дээ ээжээ? Та хамаагүй юм ярьж байж хангалын уурыг хүрчихв. За ойлголоо. Хүүхэд том болгоч хэцүү юм аа да. Санаа зовох зүйл улмал нэмэгддэг юм байна. Ээжээ, та яс муухай юм бэ? Би тийм хүний санаа зовохоор муу ах юм уу? Үгүй л дээ. Гэхдээ чи хангалд нэг хэлээд ээж автаа нь уулзсны дээр баха да. Яд ч л миний охин тэдэнд таалагдаач уу үгүй ч үү? Хөө ээж, би тийм гологдохор хүн юм уу? Харин ч хангалыг тоосонд аав ээж нь баярлах хэрэгтэй. Би сургуульд царай зүйлсээр алдартай шүү. Араас гүдэг зөндөл залуус байна. Миний охин ч царай зүйлс ааш бүх зүйл нь сайхан охин шүү. Алин үнсэн чинь. Гэд духан дээр нүнсэд өрөөнөөс нь гарлаа. Нэрээ хангал аав ээж нь ямар байдалтайг нь намайг мэддэг бахад яагаад нэг удаа ээж автагаа танилцуулъя гэж ярьдаггүй юм болоо. Ер нь ойрдоо аав ээжийнхээ талаар яриха болчихсон байна. Гайгүй л явдаг байхаа та. Ядаж холоос ч болов бараа зүсийг нь харчих юмсан гэж бодно. Маргааш нь хангалын ирэхэд энэ сэдвээр ярилцлаа. Би чамд аав ээжийнхээ талаар хэлсэн шүү дээ. Ээж эмнэлэгт байгаа болохоор би эмнэлэгт танилцуулалтай нэш. Аав харин бас л архиа угаад алга болчихлоо. Би ийм гэр бүлийг яаж ээж чинь танилцуулах юм? Тэдний гайгүй болсон үед шууд та хоёрыг танилцуулнаа. Ядаж холоос ч болов харж болохгүй гэж юу? Ээж чинь эмнэлэгт байгаа үсттэй. Ээжийг чинь нэргэнгээ би ядаж уулзъя тийх үү? Болохгүй гэд уурлахт нь чи яагаад уурлаад байгаа юм бэ? Би чам тэднийг зүгээр болсон үед харуулна. Би чамтай нэр төртөд танилцуулмаар ойлгож гин үү? За ойлголоо. Тайвшир. Өчигдөр ээжийг хэлсэн болохоор л
Би хүлээгээд л байж бай та. 16 дугаар хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл 17 дугаар хэсэг. Хаврын өрн дулаан цаг ирлээ. Айдана 2 дугаар курсын амжилттай төгсгөөр шалгалжуулаг гээд ихэд завгүй өдрүүдийг өнгөрөөнө. Хангал харин ажилдаа явсаар тэдний хэн цагийн завгүй хуваартай байлаа. Улир солигдоод ч тэрөө Айдана ихэд ядрангуй болж байв. Хаа таарсан газраа унтчих гээд л өөрийгөө ядраад байгааг мэдэж байгаач амрах завгүй л явна. Нэгэн амралтын өдөр таарч Айданагийн хэвлэх хэсгээр маш хүчтэй базлаж өвдлөө. Айдана ээжтэй хэлж тэд хамтдаа эмнэлэгт үзүүлэхээр явлаа. Хэд хэдэн шинжилгээ өгөөд шинжилгээнийхээ хариу хүлээн суулаа. Хангал ирж "Би одохгүй дээ. Юу нүдж байна? Одоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх юм уу?" "Үгүй. Одоо ганцхан 7 хоног явчих юм бол шалгалт дуусаж дүн гарах үлдэнэ. Шалгалтаа дуусгачих юм бол дүн асуудалгүй шүү дээ." "Чи нэрээ үгэнд орохгүй хүн шүү. Дөнгөж 2 дугаар курс байж ингэж байгаа юм чин төгсөг курс болвол яах болж байна?" гэж нэмэн саран үглэнэ. Совилогч нар гарч ирэн "Айдана байна уу?" "Байна." "За, та эмч рүү ороорой" гэж хэлв. Айданаж гадуур хувцаа хангалт өгөөд өөрөө совилогчийг даган эмчин өрөө рүү орлоо. Саран хангал хоёр түүнийг гадаа нь сэтгэл төвшин хүлээлээ. Айданаж хэсэг удасны дараа ихэд чухал царай гарган гарч ирлээ. "За яасан? Миний охин юу гин?" Мэдэхгүй ээжээ. Энэ эмч чинь намайг 5-7 хоногт жирэмсэн гэж байна штэ." "Юу гэсэн үг вэ? Чи өөрийгөө мэддгүй юм уу? Биний чи юм хизээ ирсэн юм?" "Сар гарангийн өмнө ирсэн. Бараг 2 сар болж байна." "Тэгээд биенийхээ ямыг ирэхгүй байгаад санаа чинь зовдгүй юм уу?" "Шалгалжуулаг гээд тэрийг бодох сөхөөгүй байлаа шүү дээ." "Одоо тэгээд юу гэж байна? Хүүхэд нь гайгүй гинүү?" "Эохот харуул гинэ" гээд хангал руу харахад хангалж мөн яхаа мэдэхгүй төгссөн царай гаргалаа. "За яах вэ яах вэ? Хүнд хүн илүүддэггүй юм аа. Миний охин одоо үзүүлчих. Эрүүл саруул байвал тэгээ цаашдаа бие торд. Хүн тэнэ гэдэг тийм амар хэлбэр зүйл биш шүү дээ." "Айдана яхад ороорой" гэж нөгөө сувлагч ахин хурж ирлээ. Айданаж түүнийг даган явна. Саран түүнийг хизээ нэгэн өдөр эмээ болно гэж мэдсэн ч ийм эртээ гэж арай төсөөлсөнгүй явлаа. Гэхдээ л түүний царай гэрэлтэн баярын нүлмэс үе үе туслуулна. Харин хангал яах учраа олохгүй тэнгэлцсэн хിവэрэл байлаа. Удалгүй Айдана гарч ирэн ураг зүгээр байгааг дуулгалаа. Саранч баярлан охиноо үнсээд "Иш, миний охин ээж болох нь ямар сайхан юм бэ? Алив миний хүү, ээж нь ч бас үнсий. Миний хүүч бас аа болох нь байна" гэд хангалыг мөн үнслээ. Тэд гэртээ харих замдаа Саран Айданад бүтэн лекц уншина. Мэдээж энэ нь Айданагийн төлөө хэвлээдэх үрийнхэн төлөө юм шүү дээ. Гэртээ орж ирээд л Айданаг хэвтүүлж амраалаа. Харин Саран хангалыг дуудан уулзна. "За миний хүү, ээж нь чамайг маш сайн мэднэ. Охинд минь хичнээн хайртай, халамжтайг одоо нэгэнт ийм зүйл болчихсон учраас ээж автаа чинь би танилцмаар байна. Ямар хуу хүмүүст охиноо өгөх гэж байгаагаа би мэдмээр байна. Одоо бидэнд нууж хаах зүйл алга. Чи яагаад өдий болтол ээж аваагаа танилцуулахгүй яваад байна? Эсвэл миний охинтой суух бодол байхгүй юм уу?" "Үгүй дээ. Би Айданатайгаа л сууна. Зүгээр л манай аав ээж нэг тийм хүн сонирхохоор улсууд биш." Хүн сонирхохоор биш гэдэг чинь зүгээр л за би танилцуулъя. Манай аав арх уугаад годомд гарчихсан. Ээж маань сэтгц эмнэлэгт байгаа. Би өдий болтол өөрийнхөө төлөө амьдарч ирсэн. Үнэхээр миний аав ээж миний амьдралаа цаашаа авч явахад минь хэрэгтэй байгаа бол би танилцуулж болно. Би танд боломж дуулаад хэлье. Удахгүй. Би ойлгож байна. Гэхдээ л тэдний ямар ус байх нь хамаагүй. Тэд чамайг өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс. Ядчил ийм хүнтэй хүүмэн суух гэж байгаа гэдгийг хүртэл
мэдээсэй гэж бодож байна. Ойлголоо. Би удахгүй уулзуулнаа гэж ярьснаар тэдний яриа өндөрлөлөө. Хангал Айдана дээр орж ирээд би энэ гайгүй юу? Тийм ээ, ээж өгж байна. Аав ээжтэй чинь танилцмаар байна гинэ. Тийм үү? Чи юу гэсэн? Одоо танилцуулах цаг нь болсон бололтой. Ален болгон ээжээс нухалээ дээ. Тэгээд ч одоо биднийг холбосон хөөрхөн үртэй болох нь байна шүү дээ. Чи баяртай байна уу? Тийм ээ. Маш их баяртай байна. Хүү болов уу, охин болов уу? Аль нь ч байсан яах вэ? Эрүү саруул байвал тийм ээ. Чамайг минь дуурайсан хүүтэй олмоор байна. Үгүй дээ. Би охинтой л олмоор байна. Охин хүүхэд ичний хөөрхөн гэж чамдаа баярлалаа. Хайртай шүү. 17 дугаар хэсэг төгсөв. Хэрдсэн сэтгэл 18 дугаар хэсэг. Айдана болон хангал хоёрын харийн баталгаа болсон бяцхан үр нь удахгүй төрөх гээд ээжийнхээ алтан хөвлөд бүрлдэж эхэлсэнд хүмбэр баяртай байлаа. Саран хангалын аав ээжтэй танилцсан гэхээс сэтгэл догдлон хүлээн. Айдана ч хичээлд явж урд урдынхаас илүү бие тортно. Нэгэн өдөр хангал ирэн тэдэнтэй аав ээжигээ 2-7 хоногийн дараа амралтын өдрөөр танилцуулах болсноо дуулгалаа. Айдана хэдий тэдний тухай сонсож байсан ч анх удаа хадан болох хүмүүсээ харна гэж бодохоор үнэхээр жаргалтай байлаа. Ингээд л айлын эхнэр болох нь ээж болох нь гэж өдөр хоног тоолно сууна. Учирт өдөр ирж тэд хамтдаа нэгэн ресторан руу явлаа. Тэд хин маш их сандарч байв. Хангалж төрүүлж орон нэгэн ширээн дээр тэднийг суулган удахгүй аав ээж минь ороод ирнэ гэж хэлв. Удалгүй 50 орчим насны 2 хүн орж ирлээ. Хин ихэд нүдэн дулаахан харагдана. Саран аяархан Айданагийн чихэнд аав наригчин ээжийн сэтгцэн эмнэлэгт байдаг гэсэн биз дээ. Тийм ээ, яасан? Энэ хүмүүс чинь тийм гэж харагдахгүй л байна да. Угийн сэхэтэн хүмүүс байсан гэсэн бидэнтэй уулзна гэд хичээсэн байлгүй. Юу гэж л би харагчин гэдэл тэр хувцастайгаа ирэхвдээ. Нэрэж тийм дээ. Гэд тэднийг инээмсэглэн ухтана. Өнөөх хоёр ч мөн тэдэнтэй элдэг гэх чинь яриа өрнүүлэн сууцгаана. Сайн байна уу? Манай хүүгийн найз охин ээж хоёр уу? Сайн байна уу? Тийм ээ. Би ээж нь. Энэ манай охин. Их сайхан охин байна. Манай хүүг яаж тоосон бол гэмээр л нүдэн дулаахан охин юм. Танаа хүүч гэсэн их сайн хүү шүү. Бэдэж хүүгөө өөртөө нэг их тоож өсгөөг болохоор хүү минь өөрийгөө л гэж аваа юм. Ийм сайхан гэр бүлтэй болчихсон байна шүү дээ. Гэд нулимс туслуулна. Та хоёр их зөв хүмүүжлтэй болгосны л гавья шүү дээ. Миний охин чинь бие давхар гэсэн үү? Тийм ээ. За, болжээ. Удахгүй бид хоёр өвөө эмээ болгоно дээ. Сайхан. Одоо ингээд худураг барилдаж байгаа хүмүүс нууж хаах юм юу ахав? Би жоохон бор дарсан давтаад хүүгээ гэлгүй удаж манай хүн эмнэлэг домлогоор яваад бас л миний хүү хаягдаж нэг л өдөр аав ээж бид хоёртоо эхнэр болох хүнээ танилцуулмаар байна гэл хүрээ идэрлээ шүү дээ. Бэж гэж би эцэг хүн байж хүүгээ ингэж явуулах ч гэжтэй. Би уг нь сайхан охинтой байсан хүн. Охин алдснаас хойш л ингэж яваа юм. Тэгсэн бэдэн дээр ахиад охин маань хүрээ идэрлээ шүү дээ. Хэчнээ их баяр жаргалав. Ийхүү тэд халуун дотны яриа өрнүүлсээр үдэш болоход тэд салцгаалаа. Сарангийн сэтгэлж тайвшран удахгүй бэрээ гуж авна гэсэн баярт мэдээг сонсон их л жаргалтай байлаа. Өдөр хоног сарууд ээлжлэн солигдож нэг л мэдхэд Айданагийн гэц томрон хинж харсан зэрэмсэн гэж харагдахаар боллоо. Айдана ч эхний семестрийн хичээлээ дуусгах гэж хэрэндэл хийж байна. Багш нарч угийн хичээлдээ сайн, дээрээс нь жирэмсэн болохоор бүгд л түүнд маш сайн ханддаг байлаа. Айдана ч ээж болон нөхрийнхөө хайр халамжинд бөмбөрнө.
нэг өдөр хичээлд явхаар алхаж явлаа. Түүний хажууд нэгэн машин ирж зогсоод цонхоо онгоолгон "Сайн уу Айдана" гэж хэлэхэд Айдана цочин хажуу тийш харвал ангийн найз Хуйг байлаа. "Хөөе, сайн уу? Ямар сонио хүн бэ?" Харин өөрөө яасан сонио хүн бэ? "Алив, наашаа суугаач. Хаа хүрэх гэж байгаа юм бэ?" "Би сургууль руугаа явж байна. Хүргээд үгүй суучих" гэхэд Айдана машинд нь орон урд талын суудалд суулаа. "Хизээ ирсэн юм бэ?" "Найз нь ирээд 7 хоног гэж байна." "Өө тийм үү? Бүр ирсэн юм уу? Түр ирсэн юм уу?" "Тэрийг одоохондоо шийдээгүй л байна. Чи мамаатай олчихсан юм уу? Хизээ мамалах гэж байна." "Аа, одоо 3 сарын дараа л." "Хөөх юм аа. Баяр хүргэе. Нөхөр нь юу хийдэг юм?" "Манай нөхрөө нэг хувийн компанид ажилладаг юм." "Чинд ямар хэрэгээр ирсэн бэ? Одоо би энэ гайгүй юу?" "Би гайгүй. Аа маань бурхан болцоход л энд ирлээ." "Тийм үү? Харамсалтай юм болжээ. Ээж чинь хаана байгаа?" "Ээж ч бас надтай зүгэрсэн. Ажил явдал нь өчигдөр болж өнгөрсөн." "Аа, чи найз охиндоо болсон уу?" "Үгүй дээ. Болоогүй. Нэг хүнийг намайг хүлээж байгаа гэж бодоод итгэж байсан ч хүнтэй үерхсэн гэдгийг сонсоод ирэхгүйгээр бүр тэндээ сурж амьдрахаар шийдсэн. Гэхдээ амьдралын ирэхээр буцаад л ирлээ дээ" гэд инэв. Айдана чимээгүй л түүнийг сонсон толгой дохино. Түүнд юу гэж хэлэхэж мэдэхгүй цонхоор гадаах орчинг харна. Ашгүй гэлдээ сургуулийнх нь үүдэн дэрлээ. "За ирчихлээ. Найз нь буулаа. Баяртай." "За баяртай. Төрхөөр хэлээрээ. Монголд байвал заавал очноо." "Тэгнэ" гэж хэлээд машинаас нь буун явлаа. 18 дугаар хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл 19 дугаар хэсэг. Хичнээн хол байсан ч Айдана гэх түүний сэтгэл хизээж хуурахгүй байсаар ирсэн нь үнэхээр гайхалтай. Айдана ч түүнийг хөдөлсөний дараа хэсэг араас нь харан зогссоор үлдлээ. Яагаад ч юм түүний сэтгэлээс ямар нэгэн зүйл алга болчихсон юм шиг их л хүндий хоосон санагдана. Хэдэн өдрийн дараа Айданаг хичээлээ таран явж байхад хажууд дахин нэг машин ирж зогслоо. "Сайн байна уу? Өөрөө хангалын найз эмэгтэй мөн үү?" гэх бүдүүн баргил хоолой сонсогдлоо. Айдана гайхан эргэн харвал өөрөөс нь нэлээд ахмаг хүн байх бөгөөд Айданаг харан "Мөн байх нэ. Тантай уулзахыг хүссэн нэг хүн байна. Та машинд ороо суугаач" гэхэд "Би танихгүй машинд суухгүй" гэд цааш алхаагаа түргэсгэн алхлаа. "Өөртөө чинь маяглах зав алга" гэд түүнийг тэрэн хүчээр машинд суулган хөдлөн явлаа. Айдана орилж хашгирахад "Та тайван бай. Бид таныг яахчгүй. Хангалын ав тантай уулзахыг хүссэн юм." Тэр хүн тэгээд "Та нарыг чирээдч болов авчир гэсэн эргүү?" "Үгүй л дээ. Заавал олж ир гэсэн юм" гэд нэгэн тансаг зэрэглэлийн хаусны дэргээ дэрэн зогслоо. Өнөөх залуу Айданаг дагуулan нэгэн хаусны дотгош оров. Гэрт нь орохдол үнэхээр тансаг байлаа. Бүхэл зүйл хүн ингэж амьдарч болох юм уу гэмээр ихэд тансаг байхаж. Түүнийг нэгэн өрөөний гадна дагуулж ирээд "За та дотгош ордоо" гэхэд Айдана хаалгыг нээн дотгош орлоо. Цонх руу буруу харан суух эрийг араас нь хараад "Сайн байна уу?" гэж дуугарахад тэр эргэж харав. Айданагийн зүрх яг л зогсох шиг болов. Тэр маш их айж буцан гарах гэдэл "Тайвшроо хүмүн. Би чамайг яахчгүй. Хоёулаа ахаад уулзах тавилантай хүмүүс байжээ" гэд инээхт нь Айдана эргэн харан "Яах гэж намайг энд авчирсан юм бэ? Одоохон би яммаар байна. Цагдаа тэлнэ шүү" гэж чанга бас өөртөө итгэлтэйгээр хэлв. Тийм ээ. Тэр бол Айданагийн хар бараан дурсамжин эзэн ээжийнх нь захирал байлаа. Тэр Айдана дээр дөхөн ирээд "Амьдрал сони юм аа. Богино хонч юм. Чи миний хүүтэй гэрлэх гэж байгаа гэсэн үү?" "Би яхаар танаа хүүтэй гэрлэх гэж?" "Юу гэсэн үг вэ? Өөрийг нь хүртэл тээж гисэн байгаа юм биш үү?" "Арай хангал." "Тийм ээ. Хангал миний хүү. Чамд огт хэлээгүй хэрэг үү?" Энэ үгийг сонсоод Айдана
тэр дороо ухаан алдан унлаа. Түүнийг сэрхэд хажууд нь хангал болон саран түүнийг сэрхийг харан баярлан сууж байлаа. Би хаана? Эмнэлэг дээр байна. Гэхэд босох гэтэл хэвтээ жоохон хэвтээд амарч. Би яаж эмнэлэгт ирчихсэн юм бэ? Дараа ирээ. Одоо жоохон амар. Гэсээр түүнтэй дахин дуугарсангүй. Эмнэлгээс гарч гэртээ ирээд хангалаас чи надад яг одоо бүх үннийг хэл гэж уурлахад миний охин тайван бай. Хангалт нь ямар буруу ах вэ? Аавыгаа манай захирал гэж хэлэхээс санаан зовоод өөр хүн танилцуулсан гин. Ээжээ та чимээгүй. Чи намайг дагаад ороод ир гэд өрөө рүүгээ ороод чи надад яг одоо бүх үннээ хэл. Яг одоо гэж түүний нүрэлөө чичин дайрлаа. Хангалж нэг том санаа алдаад тийм ээ. Тэр хүн манаа. Чи яаж одоо энэ бүгдийг хэлж чадчихэна? Чи надаас хэр удаа нууж явах байсан юм? Чи хэр урт энэ жүжигээ үргэлжлүүлэх байсан юм бэ? Чиний бүх зүйл анханасаа хизээч үнэн байгаагүй юм байна, тийм үү? Тайвширч. Хөөхдөд муу шүү дээ. Би бүх үннийг хэлье. Тийм ээ. Анх тэр явдал болоход би тэр үйл явцыг бүгдийг нь харсан. Ээж аавда хоол аваач өг гэд намайг явуулсан юм. Би өрөө рүү орох гэтэл чамайг бас аавыгаа харсан. Манай угийн л хүүх өмсөг хүн. Ээжийг минь маш их зовоож ээжийг уурлах юм бол зоддог байсан. Энэ явдлаас нь болж дүү маань амиа хорлчихсан юм. Түүнээс хойш ээж маань сэтгцэндээ өөрчлөлттэй болчихсон. Би тухайн үедээ юу ч хийж чадаагүй. Тэгээд л чиний замд гарч ирж чамайг тайвшруулахыг хүссэн. Надад өөр хийж чадах зүйл огт байгаагүй. Чамайг ч бас амиа хорлохгүй гэж бодоод худлаа бүх зүйлийг зохион ярьсан. Тэр өдрөөс хойш би аав гэх хүнийг амьдралаасаа авч хаягхаа болсон юм. Өдөр болгон чамтай уулзаж, чамд баг багаар дасаж, хайртай болж байгаа мэдсэн. Бүх хүнний хэлмээр байсан ч чиний хажууд хуйг байсан болохоор түүнд алдчихгүй гэсэндээ нэг ч үг хэлж чадаагүй. Чи яаж аав ээжигээ хүртэл өөр хүн болгож, ээж бид хоёртой уулзуулж, ээжиг минь хүртэл хуурч чаддаг байна. Чи мэрэгчлээ буруу сонгочихож, чамд жүжигчин мэрэгжил дэндүү тохирох юм байна. Одоо миний амьдралаас зайл. Би чамайг чиний араатан шиг аавыг чинь хүртэл дахиж хармааргүй байна. Мос эрийн оронцгоод гэд түүний гэрээсээ хөөн гаргалаа. 19 дугаар хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл төгсгөлийн 20 дугаар хэсэг. Хангалт эднийхээс гарan цонхон доор нь очин зогслоо. Айдана түүнийг харан бүх хувцас хэрэглэлийг нь цонхоор шидэв. Хангал хувцаа түн авалгүйгээр цааш явлаа. Айдана хэсэг уйлж инээж өөрийгөө зүхэж яг л тэнэг хүн шиг авирлана. Ээж нь түүнийг тайвшруулахыг хүссэн ч байдал уламд ордох байгаа гэсэндээ юу ч хэлж чадалгүй суун. Маргааш нь болж Айдана хичээлдэж явсангүй. Саран яхаа мэдэхгүй хээ димэл өрөөнийх нь үүдэнд эргэлдэнэ. Миний охин ядаж хоол идэхгүй мүү? Үгүй, идмээргүй байна. Ээж нь орчих уу? Хэрэггүй, ганцаараа баймаар байна. Чи ядаж хэвлээдэх хүрээ бодолтоо. Ингээд байвал хүүхдэд ч юм уу шүү дээ. Тэгээд яадгийм? Би энэ хүүхдийг гаргамааргүй байна. Юу гэж байгаа юм? Хүүхдийн заяа гомдно. Гэсээр орж ирлээ. Шүнжин уйлсан бололтой нүдэнд бүлцээж нүднийхэн доогуур хүүхдүүе татсан байхыг хараад саранчмөн нулимсаа твцсангүй. Ээжээ, том болох үнэхээр хэцүү юм аа. Өөрөө бие тааж шийдвэр гаргах, өөрийнхөө бүхэл асуудлыг шийдэх гээд хэцүү байна. Миний охин, хүн бүрдэл том болох хэцүү санагддаг юм. Хаяа зүгээр л бүхнийг орхиод явчихмаар үе байдаг. Гэхдээ ээж нь чамайг байгаа болохоор л амьдрал өнгөтэй гэрэлтэй бас амьдрах утга учиртай болдго юм шүү дээ. Миний охин ямар ч шийдвэр гаргасан ээж нь охины хоталт байна. Миний охин хангалыг худлаа ярьсан дуурлаж байгаа л сайн бод. Ямар учир байдлаас болж худлаа ярих болсон шалтгааныг нь
Ээж нь та хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй учраас ийм л зөвлөгөө өгмөр байна. Бас чи хэрвээ түүнийг уучлахгүй гэж бодвол хевлих тэгүүрээ битгий гол. Ээж нь байгаа юм чин гуруула арга олоод амьдрнаа. Ээж нь одоо нэг биш 2 хүний төлөө хийчих болох нь дээ. Хөөхөн жоохон үр хороо дуудахгүй мэдлэх нь баяртай сайхан үйл явдал болох гэж байна шүү. Миний охин хүүхдээ эрүүл сарвал төрүүлмээр байвал яг одооноос дахиж битгий уйлж шанал. Болно бүтнээгээд урагш харж амьдар. Сарын хугацаа өнгөрлөө. Хангал Айдаан руу өчнөөн залгаж гэрийнх нь үүдэн дээрж уучлал гуйсан ч Айдаана түүнтэй огт холбоо тогтоохыг хүссэнгүй. Нэгэн шөнө Айдааныг усна гарч өвдөлт өгөн түргэний машинаар төрөх эмнэлэг рүү хургууллаа. Хэдэн цаг өвдсөний эцэст амарчиж хөөхөн бяцхан охин үр мэндэллээ. Айдааны ээж болсон яг тэр мөчтөө маш их баярлаж амьдралынх нь хар бараан өдрөх хоногуд үүгээр дууссан мэт санагдана. Саранж шүл цай зөөнгүй. Эмнэлгээс гарах тэр үедээ Айдаана ганцаараа гарах учраа хэн нэгэн хүлээгөөгүй гэж бодохоор нэг л гонигтай. Өрөөнийх нь хүмүүс нөхөр ирчихлээ хүүхдээ харах гээд бөөн баяр гин. Энэ үгнүүд нь Айдааныг эмзэглүүлж байлаа. Охиноо тэрэн бусад зүйлсээ ээжтэй бариулан төрөх эмнэлгээс гарахт нь түүний өдөөс цэцэг барин инээмсэглсээр хуйг угтаж авлаа. Айдаана яагаад ч юм түүнийг хараад маш их баярлаж байв. Энэ өдрөөс хойш хуйг Айдаанад туслан ээжийнх нь эзгүүд түүнд яг л охиных нь аав шиг тусалдаг боллоо. Хэдэн сар өнгөрлөө. Хуйг Япон руу буцах болсноо Айдаанад хэлв. Мөн Айдаанаг охинтой хамтдаа цуг явахыг хүснэ. Харин Айдаана зөвшөөрч чадсангүй. Хуйгч тэднийг хамт явах болов уу гэсэн горилготой тэдний бичиг баримт визгээд бүгдийг нь зохицуулж өгсөн ч Айдаана зөвшөөрсөнгүй. Хуйгийн явахын өмнөх өдөр Айдаана ээжтэй бүх хуйгийн талаар хэлэхэд миний охиныхаа ирээдүг бодсон ч өөрийнхөө ирээдүг бодсон ч яваад ирсэн нь дээр шүү. Ээжтэй санаа зовох хэрэггүй. Бүр ирэхгүй гэж байгаа биш. 3 жил болоод буцаад ирнэ шүү дээ. Чи нэгэнтэл хангалаас олдох, түүнийг мартах шийдвэр гаргасан бол хуйгаа дагаад явах хэрэгтэй дээ гэж хариулав. Маргааш нь болж хуйг нисэг онгоцны буудлын дээр тэднийг харуулдан зогсно. Нислэгийн цаг болж бүгд дотгош орох болоход түүний араас хуйгаа гэх дуулдав. Баярлан эргэн харвал Айдаана охиноо тэрэн түүний ард зогссон байх бөгөөд ард нь ээж нь бүх зүйлийг нь барин зогсно. Ингээд л Айдаана эцсийн шийдвэрээ гарган хуйгийг даган Япон руу нислээ. Саран тэдний араас сүүргэн үлдэнэ. 3 жилийн дараа Айдаана буцаж Монголд ирээд ээжийг аваад буцан явсан юм. Үүнээс хойш 15 жилийн дараа тэд Монголд ирлээ. Эрэхтээ илүү өнөр өтгөн болсон байв. Айдаана хуйг хоёр ахиад охин хүү хоёртой болсон байв. Хуйг Айдаана болон Минжин охиноо дагуулan нэгэн газар руу яв. Аав, та бид хоёрыг хаашаа авч яваад байна гэд цонхоор харвал сэтгцийн эрүүл мэндийн төв эмнэлэг гэсэн хаяг байлаа. Минжин Айдаана хоёр маш их гайхаж хуйгийг даган дотгош орлоо. Тэднийг үүдэнд суулгаад хүлээж байгаарай гэж хэлээд өөрөө дотгош орон удалгүй нэгэн хижээл насны эрийг дагуулan гарч ирлээ. Тийм ээ, энэ бол хангал байлаа. Айдаанаас шуудхан таниж хичнээн хөгшөрч турж эцснийг нь харан нулимсаа барьж чадалгүй байлна. Минжин ихэндээ гайхаж байсан ч түрүү жил аав нь түнд бүх хүннийг нь хэлсэн учраас энэ хүн миний аав юм байна гэж бодно. Хангалж тэднийг харан инээмсэглэхээс өөр зүйл хийж чадсангүй. Айдаана түүнийг тэрч аваад чамд минь юу тохиолдсон бэ гэж асуухад тэр түүн рүү зүгээр л инээмсэглэнэ. Гэхдээ түүний нүд асар олон зүйлийг нууж байгаа нэлт байлаа. Цаана нэг гуниг хурсан байхаж эмч гарч ирэн за хангалаа одоо ороорой одоо болсон гэж дагуулan явлаа. Удалгүй өөрөө гарч ирээд та бүхэн
Хангалын ар гэрийнх нь үү? Тийм ээ. Энэ хүнд юу тохиолдсон бэ? Хизээ энд ирсэн юм? Энэ хүн манай амьлагт маш хүнд байдалтай ирсэн. Архины хамааралтай, дээрээс нь сэтгцийн асуудалтай гээд ирээд 13 жил болж байна. Ийм урт хугацаа юу? Тэгээд идэхгүй байгаа мó? Тийм ээ. Огт имжлэгээг болсон. Дээрээс нь маш хүнд өвчтөй болчихсон байгаа. 15 жилийн өмнө нүдэн дээр нь аав нь ээжийг нь боогод алчихсан гэж ярьдаг юм. Аав нь шоронд орж өөр хинч байхгүй учраас арх ууж гудамд гарснаар сүүлдээ солио өвчтөй болж манад нэг хүн хандаж төлбөр мөнгийг нь өгснөөр манай харайлалдаа авах болсон юм. Тэр хүмүүс нь та нар уу гэхэд хуйг тийм ээ гэж толгой дохино. Тэднийг ярьж байх хооронд хангал тэдэн дээр хурж ирээд гаднах цаас нь маш удаан хадгалагдсан учраас урагдж хорч исэн цаастай иштэй чихэр минжинд өгөөд харин Айданагийн гарт нэгэн төмөр зүйл атгуулад тэдэнд лөө нэмсэглээд эмчтэй загнуулснаар буц сонгорлоо. Айдана гардах зүйлээ нээж чадалгүй эмнэлгээс гарч ирээд нээж үзтэл хүзүүний зүйлд байлаа. Зүрхэн колонкт тэр дээр нь хээдэр нэмхэн үрд гэсэн байхаач. Үүлийн үр гэж хизээд хүн бүрийг дагуулan харуулдаж явдаг юм шүү. Өөрт биш юмаа гэхэд үр хүүхдэд нь заавал тохиолддог юм. Тиймээс гიშгсэн мөр бүхэн нь зөв байх болтугай. Зохиолыг бичсэн Өөрийн туяа 2026